За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нээлт таарагийн маань энэ удаагийн хөтөр төрөлт ингээд эхэлж байна. За энэ удаа их хэдүүлээ гоё асуулт асууна. Энэ чинь байнга асуудаг асуулт биш. Гэхдээ их бодууштай асуулт байгаа даа. Таны өнгөрсөн ямар байсан юм бэ? Одоо яг ямар хөө байгаа юм бэ? Ирээдүйд бас юу болох боломжтой вэ? Юу болох вэ? Бас юунд дээр анхаарах вэ те? Ер нь яг юу бодоод таны амьдрал одоо ийм байдалд орчих вэ гэдэг талаар одоо үзэх болно. Яг уу зарим хүмүүст хувь тавилан гэж байдаг, заримд нь байдаггүй. Тэгэхдээ хувь тавилангаас нөлөөлөх үүсвэл хамаарат хүний амьдрал явж л байгаа. Гэтэл энэ дэр хүн алдаа гарч л байгаа, онж л байгаа. Гэтэл ирээдүйд яаж нэг ямархуу байх нь. Ирээдүйд айлуулах алдчихгүй төлөө өнгөрсөнсөө юу суралцах вэ те? Энэ талаар одоо үзэх болно. За Хайнгид мэн буюу хүлээстэй хүн 6 сава, 9 сава гэсэн 3 хүзэр байна. Эндээс аль өөрөө чинь нүдэнд тусч байгаа хүзрийг ингээд сонгоорой. За 3 2 1 эхний хүзрөө сонгоцгоё. За эхний хүзрийг сонгосон хүн одоо хайнгид мэн буюу хүлээстэй хүзрийг сонгосон хүн байна. За энэ хүний суур хүн нь их сайн хүн бол та. За хүзрийг эхлэн уншъя. Одоо нэгэн хүнтэй модонд ингээд өөрийгөө жоохон хөлдсөн байна шүү дээ. Хөлнөөс нь ячгсан, дүүлчихсэн. Гэгэн цаг тодорхойтонгүй байна. За энэ хүзрийг сонгосон хүн та уг нэг сайхан сэтгэлтэй хүний төлөө гэдэг үү те? Одоо хүмүүс болж байвал бос нь яг уу ер нь хүн тусалж ярьж нэг хүн тусалсан ч тусалж тэгээд би яах вэ ч юм уу эсвэл одоо туссан дараа тэгээд далаа болоод ирнэ ч юм уу тийм төлөв гэж боддог хүн байна. Гэхдээ яг үнэ тэгж бодоод бас зөндөө тийм алдсан, онсон юмнууд байгаад байна. Магадгүй өөртөө байчулсан бас потенциалтай анхаарахгүй илүү тийм буян ч юм уу эсвэл ойрын юмдаа орж ирдэг. Нэгсэндээ та чиглүүлгээ олгож бөө юм болдог. Яг нэг чиглүүлсэн одоо зөв чиглүүлгээ олчвол сайн. Гэхдээ тэрийг олгож бөө юм болдог. Тэгээд хүний төлөө жоохон явах гээд байдаг бас одоо нэг тийм хэрэгцээгүй зүйлэр айгүй их одоо төвлөрөл өгөөд бас үр дүн муутай явсан юм уу гэдэг юм одоо энэ гарч ирээд байна. Танад өнгөрсөн бол. Тэгээ энийг хүсрээ эргээ харах тийм байгаа байхгүй юу? Одоо харалтаа. За энийг ингээ харуулчих. Одоо хартаа ингээд шүн дуслал ингээ хүлэгдсэн, гар нь хүлээтэй, хөлнийг яг усуулдагтай бас шилэн штэ. Тэгээ цаана хүмүүс энийг буулгахгүй эсвэл хүнийг ажил ямар сони юм бэ гэгээд гэтэл доор нь могоо байна. Юу гэсэн үг гэвэл таны өнгөрсөн одоо юу гэдэг та ингээд бас чадлаараа гоё байх гад амьдрах гад сайн сайхан байх гад томрох явсан боловч нэг л тийм үр дүнгүй яваад чадлаараа бас хичээсэн ч гэсэн үр дүнгүй яваад бас яг одоо юу гэдгийг зөв ингээд төвлөрөх ёстой юм нэг л олохгүй тийм бурхны засан замаар яж яах зожиг ч юм уу хүмүүс туслыг гэхэд тахт нэг тусламж авдгүй ч юм уу те тийм маягаар жоохон яваад байсан юм уу та гэдэг юм байгаа тань. За тэгээд цаашаа ингээ харуул од тэнгэрийн доор танд уган сахиусууд байдаг. Одоо таны сахиусууд одоо таны бас хардаг. Гэтэ та бас яг бүрэн одоо яг ийм тийм ингээ нарийн ширээ яг ямар байгаагаа хэлдэг ч юм уу. Эсвэл яг хүмүүсээс үг авахгүй жоохон өөрийнхөө зөрүүд байгаа зан чинь өөр чинь бас ингээ тийм садаа болоод эсвэл яг тийм гоё амьдралын тийм гоё бүх одоо 9 шидэн бүртэн гэдэг штэ. Яг тийм бүрдэх алтан моментыг нэлээд удаан хүлээгээд тэгээд жоохон өнгөрцөн юм уу да гэсэн юм танд ингээд бууж байна. Яг энэ бол нэг тийм бас буруу ч юм биш. Гэхдээ бас тань таавал нэгсэн доо аюул байж болон потенциалуудыг алдсан байна. Дээр нь бас орж ирэх ёстой хүмүүсийн зөв зөвлөгөө өгүүдийг бас алдсан юм уу да гэсэн юм одоо энд ингээд бууж байна. За харин одоо буюу 6 аяга. За хөдрийг одоо харцгаая. За энэ нь бол одоо хөдрийг ажиглавал нэгэн одоо залуу нэгэн усанд байгаа эмэгтэйг ингээд харж штэ цаана 6 аяга нэр их сайхан гой цэцэг ингээд байж байна. За энэ хөдөр бол юм байдаг юм аа. Яг одоо туслах одоо идэгрэл бас тайвшрал те бие биедээ сайхан зүрхчлээ зориулна гэдэг үзүүр тэгэхгүй юу. Яг уу таны магадгүй та одоо бас нэг юм өөрчлөнийг зөвлөждөг, тусчдаг тийм чиглүүлдэг хүнээ бас магадгүй олж байна уу? Эсвэл ер нь нэг амьдралын чиг шугамаа одоо л нэг та нэг юм олоо бас нэг юм явах гэж байна уу та гэдэг юм бас нэг талаар гарч ирж байна. Яг нь энэ бол нэг талаас сайн зүйл гэвэл үнэхээр сайн зүйл.
одоо яагаад гэвэл энэ хүсрийг сонгосон хүн та ер нь тийм саваа буюу аягны хүний одоо төрлийг байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл их тийм сайхан сэтгэлтэй эсвэл одоо юутай чадвартай бас одоо юутай хичээнгүй. Гэхдээ бас ийм та одоо юудгийн яг бас бус хүмүүс аягүй сайхан зөвлөгөө өгч гэсэн яг өөрөөдөө та зөвлөгөөтэй маш муу жоохон чиглүүлгээ сайн авах хүмүүсээс төрүүлсэн шүү дээ. Зөвлөгөө сайн авч яваа тийм төгнөлтэй байн амьдрахгүй бол одоо бодсон зүйл аягүй уддаг ч юм уу эсвэл жоохон чиглүүлэхгүй явах гэдэг ч юм уу яг тийм байгаад юм аа. Нэг талаас та яг одоо бол бас арай нэг юм гайгүй юм болоо дүр дүнгээ аваад бас нэг юм чиглүүлэхтэй гэж болж байна уу да гэж нэг талаас бол гарч байна. Нөгөө талаас одоо энэ эргүүлээ харъя. Цаг хугацаа таны хүлээхгүй бас үр дүнгуудыг одоо их хурдтайгаар ямарваа нэг үр дүнд одоо хүрээд бас юмд хүрэхийг шаардж байна. Тэгэхгүй бол энэ харалтаа өвөл одоо шүн болно. Шүн болохоор танд бас хийх боломж багтай. Яг түүнтэй адилхан та бас цаг байгаа дээрээ хийх юмтай байгаа дээрээ бас хийх юм олцсон байгаа дээрээ аливаа юмсыг ер нь хурдан хийгээд үр дүнтэй хийвэл маш бас өндөр үр дүнтэй юм шүү. Давхар сэтгэл чинь бас аягүй уяг байх юм шүү гэдэг зүйлийг нэг тал танд ингээд хэлж байгаамаа. Тэгээд дээр нь хит бас өөрийгөө өнгөрсөндөө одоо жоохон таас юу яагаад байна. Буруутгаад байна. Би өнгөрсөндөө ингэж тэгэж, би өнгөрсөндөө ийм гэж. Би өнгөрснөөхөө алдаа тэрийг одоо өнгөрсөндөө би очсон бол одоо би алаагаад авахгүй ч юм уу те. Яг тийм аягийн тань зөндөө байгаад байна. Энэ бол болохгүй. Өнгөрсөн бол одоо сургамж, ирээдүй бол цоож. Одоо нэгдэж байгаа цоож шүү дээ. Тийм учраас одоо та бити өнгөрсөндөө төвлөрөөрэй, өнгөрсөндөө ихж битээ бодоорой. Харин ирээдүгөө сайхан төвлөрөөрэй гэдэг юмыг тань нэг сануулж байгаа юм а. За юу. Танд одоо ч гэсэн бас боломж байгаа, одоо ч гэсэн чадвар байгаа, одоо ч гэсэн хайрч бай, ажил төрөлж бай, карьерч бай. Бүх юм дахин шинээр эхлэх боломж байгаа. Гагцгүй Сүхбаатар Жанжны хэлцэнчлэн одоо сэтгэлийн жолоо мэдзүвэ гэж байгаа шүү дээ. За 3 дахь утгаар таны ирээдүй. Танд одоо энэ ирээдүйг гэсэн үзэр бол 8 буюу хүчтэй үзэр. Хардаа нэгэн одоо анжил одоо арсланлаа ингэ сайхан тоглож штэ. Арслан ямамд хийчихсэн их хайтайхан бай. Энэ нарны доор те одоо бүр тарианал банкс барахаар одоо их гоё арслан эмхтэй яг нь хар. Бүтээр нь одоо анжилин гэдэг шиг юу вэ штэ. Тэмдэг үү штэ. Одоо эмхтэйхэн дээр юу байна? Ирээдүйдээр танд их гоё юм орж ирнэ. Таны энерги, таны одоо энэ болсон болж байгаа одоо өнгөрсөн хичээсэн энэ зүйлсүүд чинь бас одоо буйны өвлийн үр орж ирээд танд одоо таны одоо хүчтэй энерги, таны хүсэж байгаа амьдрахыг хүсэж байгаа зүйлс одооноос нэг гоё ингээд ирээдүйд сайхан хэрэгж эхлээд гоё болох юм байна. Гэтэ зүгээр нэг биш. Та хүмүүстэй хамтрах, ер нь нэг юм таны одоо энергийн хувьд илүү их ад зэвэх юм байна гэж ингээ гарч ирж байна. Гэхдээ яавал болох вэ те? Энд чихний чинь юу штэ? Энэ бол хүч гэдэг үзэр. За тэгвэл хүчтэй хүн одоо яадаг юм? Зоригтой гэдэг штэ. Зоригтой тийм ер нь нэг юм шаардлагатай хамаг юм одоо яадаг. Өөртөө ихтэй ямарваа нэг юм аюу сайхан хийдэг. Одоо ирээдүйдээ алдахгүй тийм байдал руу таныг оруулнаа. За тэгэхийн тулд та яах вэ? Та өөрийгөө одоо ирээдүйд та одоо байгаагаас одоо бэлтнэ, бүх юмаа бэлтнэ. Давхар юу яана? Дотоод хүчтэйгээ одоо өөрийнхөө аавраа, өөрийнхөө дотоод энергитэй бүгдийн сайхан учир зүг нь олоод, хамаг юм сайхан аргын нь олоод, хужрын тунгаагаад сайхан байсны үр дүн дээр таны ирээдүй одоо яалч ийм өмнө орж ирсэн сорилуудаа аюу сайхан таавчдаг юм байна. Угсаа давхаж гисэн бас тусалцгүй хүн гарч ирэх юм байна гэж байгаа юм. За юу ягаарэ? Энэ зургийг хараад 1 үү 2 үгийг бодоорой. 1 бол энэ нэмэгтэй, 2 бол арслан. Одоо та аль нь гэдэг самар нэгэсэндээ таны амьдрал ус тийм айтайхан хүн бас тусалж байгаа ментор ч юм уу хүн гарч ирэх болно. Тэрэн дээр хоолн та аль нь байх нь те гэдэг чинь хамаарах юм. Яагаад вэ гэвэл
танд туслах эсвэл тантай хамтрах хүмүүс одоо таны амьдралд орж ирснээр эсвэл та өөрийнхөө амьдралд оруулахын тулд бас хайснаар одоо таны амьдралд орж ирэх сорилууд илүү тийм хөнгөн аятайхан болох юм аа. Энэ чинь юу штэ? Одоо юу гэдгийг хүн заавал амьдралд тийм сорилыг ганцаар туулдаг байхгүй юу? Хүмүүстэй цог олоола бөөнөрөө туулбал илүү хөнгөн байдгийг. Тийм зүйлийг танд одоо болох юм аа гэдгийг одоо хэлж байна. За юу одоо энийг сайхан бүгдийг дэлгэрүүлээ харцгаая. За гаргалгааны наривчсан хөзөр гэж байгаа штэ. Энэ хоёр энд орох юм байна. За эхнийх нь Hanged-Man-ы гаргалгааны хөзөр нь од гэдэг хөзөр байна. Хардаа юу штэ. Нэгт хоёр загас одоо ингэ оддыг хараад бас гайхшаад сэлжийн гэх юм ч одоо загас зогсон ч одоо юу байх вэ? Ийм байгаа юм. Таны амьдрал ингээ та бас их сайхан өөдрөг ботлогыг бүтээ гэж найддаг хүн байна. Тэрийг очиж болгож үзсэн байна. Энэ чинь бас нэлээд хэцүү учраас та бас гарч ирж байгаа шүү дээ. Тийм нөхцөл бас нэлээд ядарч байгаа, бас болгон бүтээж ч юм явж байгаа. Эсвэл сэтгэлийн хүч яадаг гэдэг ямаараа л та бас энэ амьдралыг босгосон шиг байна. Гэхдээ бас бодсон шиг болоогүй. Гэхдээ бас найдвараа алдаагүй. Зөндөө хичээн ядрах хүч байгаа, бас зүвдрэгч байгаа. Бүр натанд буй бүр тийм ядарч яг тийм мяарах шиг байгаа. Гэхдээ та бас тэрэндээ давж чадна гэсэн бас амьдралын итгэл үнэмшил чинь байгаа учраас бас та бас өдий зэрэгтэй яваад байна. Энэ бол бас маш сайн. Тэгэхээр оргийн хүнд бас байхгүй чадвар шүү. Хоёр дахь нь одоо 7 аяга. За хөзөр дээр ингээд нэгэн хэрэм одоо ингээд өөрийнх нь бүх одоо юун дээр нь самарных нь одоо хальс дотор одоо бүх гоё юм биш үү? Галж байна, совдж байна, усч байна, бас хорт могооч байна. Нэгсэндээ хамтдаа энэ болгон хоосон маягийн гэж өгдөг. Дотор нэг идчихэр зүйл байхгүй шүү дээ. Юу гэсэн үг вэ гэвэл таны амьдрал та өөрөө бас одоо яг харж байгаа бүх юмаа дахичныг хараад яг хажуугийн хүний нүдээр хараараа. Яагаад гэвэл энэ 7 аяга нь буюу 7 аяга байгаа бүх юм хоосон гэдэг үггүй юу? Тань дээр нь одоо чинь юм байгаа юм. Энд ингээд хүн харж байгааз иш энэ одоо яасан гэж ингэж явдаг юм байна гэдэг шиг. Таны амьдрал одоо жоохон бас хоосон эсвэл үр дүн багтай зүйл рүү тэмүүлээд байгаа юм шиг үстэй. Та өөрөө тийм хүмүүстэй сайн ярилцах зөвлөсний үр дүнээр та ямар нэг юм хийж байгаарэ. Дэндүү ерөнхий тийм сонин ингээд байснаас болоод бас үр дүн гарахгүй эсвэл гарсан ч гэсэн баг гарахгүй юмнэр та бас төвлөрөөд идэм биш үстэй. Тэр зүйлсээр та бас анхаармаар байна нэгт. Хоёрт яг нэг талаас та ингээд бас хичээж байгаа, зүтгэж байгаа амьдралыг чинь бас амьдралынхаа одоо тэгээ гоё утга учиртай болохыг хайж байгаа ч юм би ойлгож байна. Гэхдээ энэн дээр хэлчихсэн шүү дээ. Та ганцаараа бол яг үнэндээ барахгүй. Одоо юу гэдгийг танд зөв санагдж байгаа зүйл яг бас зөв гэсэн бас биш шүү дээ. Одоо ч гэсэн өнгөрсөн ч гэсэн ирээдүйд ч гэсэн одоо бас тийм зүйл байх л болно. Тийм учраас заавал нэг тийм одоо миний ингээд ийм л зөв юм да одоо энийг л бүтээж ирэхийн оронд хүмүүстэй ялангуяа бүр аюу толгоостой хүмүүстэй шүү. Зүгээр нэг ойрхон байгаа нэг тийм бүтгэхүнтэй биш. Хоногоо өгдөг штэ. Хоёулаа юу яах вэ? Бөөрөө зараад нэг байгаа бөөрөө зараад тэгээ сайхан амьдрах уу гэд. Тэ амьдрал шинэ ирлэх үү. Хүн нэг бөөртэй л амьдрч болно штэ гэд. Яг онлын зөв сонсогдож гэсэн яг үндэ бол аимшигтай буруу шийдвэр штэ. Яг тийм одоо тийм марцсан бодлууд яг үндэ таны амьдралд яг үндэ байгаад байгаа учраас та яг тийм зөв толгойтой хүмүүстэй сайн ингээд ярилцах хэрэгтэй байна. За юу. Одоогийн нөхцөл. Харин ирээдүйд. За одоо чинь юу байгаа штэ. Хоёр зоос. Олон талаас нь олон хүнийг харж бүх юм айгүй сайн бодож үйлдэл хиймээр байна. Энд чинь яг нэгдүгээрт одоо энэ хөзрийн утга нь бол энэ чинь юм байдгийн. Хүний амьдрал олсон угаасаа хүн сонголт хийж л таараа тийм үстэй. Гэтэл энэ дундаас бас эцгийн хэцээгөө туглан тураажгүй бас сонголт хийх ёстой. Ялангуяа амьдрал танд тийм соригтой тийм сонголт өгж жоохон сордог юм байгаад байна. Ийм нөхцөл яах ёстой. Хүн өөрөөрөө авч үзэх ёстой. Яаж авч үздэг вэ? Хамгийн байж болох тийм логикл буюу тийм дайжгүй сонголт хийх ёстой. Тэр сонголт болгон бас амьдрал зөв ч юм байгаа, одоо хатуу ч юм байгаа, зөөлөн ч юм байгаа. Энэ сонголтуудаас та бас их зөв сонголт хийх ёстой шүү. Ирээдүйдээр нэгт
Хоёрдугаарт одоо юу гэдгийг таныг амьдралаас жоохон уян хатан байгаарэ гэж байгаа юм. Одоо энэ буцаад нийгмийг харуулъя. Энэ эмэгтэй бол ерөнхийдөө тантай их адилхан. Гэхдээ энэ хоёр энерги бол одоо арслан ямар үед одоо дайрахаа, ямар үед зүхтахаа, ямар үед бас отохоо мэддэг. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас одоо тийм адапт одоо буюу уян хатан амьдрал тийм зохицох чадвартай байлгахыг танаас хүсэж байна. Хит мэдрэмжэндээ автахгүйгээр шууд одоо аливаа амьдралыг байлыг хараа шууд логикоор тань тийм солихо байгаа юу байгаа. Гэхдээ та тэрийг бүрэн ашиглахгүй байна. За юу. Тэгэхээр энийгээ та ашиглахад бол танаас их гоё үр дүн гарна бас зөндөө чадвартай юм гарна гэж одоо хэлж байна. За нэгсэндээ өнгөрсөнд чанга байсан юм байна. Одоо бас мэдрэмжний авто аюу айтайхан зөв зүйлээр чиглэж явж гэсэн бас нэг л болж ирэхгүй байна. Ирээдүйд та яах вэ гэвэл зөв хүмүүстэй уулзрахыг та манифест хий. Зөв хүмүүстэй уулзаж бас одоо амьдралын шийдвэрүүдэд уян хатан үр дүнгийн төлөө явбал таны амьдрал маш сайхан баланстай үр дүнгээ үзээд одоо харал та ийм сайхан гоё тариалгын талбайд байна штэ. Бүр болчихсон. Их гоё үр дүнгээ өгнө гэж хэлж байна. За юу яа? Oracle хөзөр дээр энэ одоо сонирн болно. Нэгсэндээ одоо энэ дэр ингэ одоо болон ирээдүйд чинь Oracle хөзөрс юу гэж зөвлөж байна вэ гэдгийг одоо хэлүүлээ үздэгэй. Хоёулаа ч яах вэ? Эхнийхэн стади буюу одоо суралцах. Танд суралцах ёстой, ухаарах ёстой, хүнээс үг сонстой юм зөндөө байна. Нэх өөрийгөө хөгшин сүнс эсвэл яадаг гэдэг би болцсон 10 жил их сургуульд өгсөн гэх байхгүй. Ийм үг байдгийн. Амьдрал бол яг үнэ сургууль. Хинч үрд сурна гэдгийг мэддэггүй маа гэд. Энэ бол маш эвгүй гэхдээ үнэг. Та ч гэсэн бас одооноос юм суралцаад өөрийнхөө одоо алдаагаа засаад алдаагаа ухаарад төгсгөн байхгүй надад ч гэсэн алдаа байгаа гэвэл байгаа. Гэхдээ би ухаарж байгаа учраас маргаашийн би өнөөдрийн биегээс арай дээр байх хэрэгтэй гэдэг дээр би итгэдэг хүн. Та ч гэсэн бас яг тэгж итгэж амьдрал маш зөв юм а гэдэг зүйлийг эхний хөзөр танд хэлж байна. Хоёр дахь нь infinite abundance буюу за энийг бүх үргэлж тийм сайн сайхан болно. Гэхдээ хамгийн гол нь үр дүнтэй. Энэ чинь үр жимс гарах хэрэгтэй шүү дээ. Тэрээс одоо тийм бурхан залбираад одоо юу яахгүй зү. Бурхан залбирлаа гэдээ одоо ургамал жимс урахгүй зү. Тэрний оронд сайн бордоо, услааны систем тийм бижиж одоо хөдөлмөр үжиж яг үр дүн гарна. Яг тэрнтэй адилхан таны амьдралд бас аюу ямар байна. Яг өөрийнхөө амьдралын төлөө өөрөө яг хичээгээд гоё зорилгоо олохын төлөө бас зөв хүмүүсээс сайхан одоо учир зүгөө олоо явбал таны амьдрал маш тийм одоо үр дүнтэй, ургац сарвинтай гэж байх юм байна гэж одоо Oracle зүрээс тань хэлж байна. За харин одоо болон ирээдүйдээ юун дээр анхаарах вэ? За энэ Swift-ийг хэмэлчээ. 8 сав буюу Swift-ээс хурд. Гэхдээ энэ доошоо харсан. Тэгэхээр та ингээ амьдралдаа бас жоохон пауз авмаар байна эхний ээлжинд. Заавал бүх юм хурдтай ингээл тийм урам зоригоор бүх юмыг хурдлаад ингэж чинь явна гэж байхгүй. Эхний ээлжинд өөрийгөө бас хар дүгнэ. Юун дээр алдж гин, юун дээр онж гин, юу ман зүв байна, юу буруу гэдгээ тэгж байж таны амьдрал илүү тэмцүү явна. Тэрнээс та бол нэг л их тийм хурдан баяжаад нэг Стив Джобс шиг хурдан одоо баяжаад хурдан тархитан болоод өөр гэсэн арал мартай болоод алж хіднэ гэдэг юм байгаад байна. Эсвэл юу ч үгүй тийм хурдан баяжаад хурдан үр дүнд хүрээл нэг тийм юм яхаад байна. Үгүй. Үр дүнгээ жоохон юу яа хар. Юу руу явах гэдэг нь яг боддоор заяа. Дараачих үзэр нь luck буюу fortune одоо 10 wheel of fortune одоо хувь тавилан одоо азийн эргүүлэг. За юу гэсэн үг юм? Энэ бол их сайхан хөзрөө аз ивэ нэг төрлийн цикл дуусж байна. Та нэгсэндээ бүх юмаа одоо чи ингэдэг байхгүй юу? Та амьдралаас хамаг юм ойлгоо зөв төлөвөөр гарсан нөхцөл таны амьдрал бүр тийм сайхан аз ивэ нэ. Тэр хүртэл танд бас сурах хэрэгтэй юм, хийх хэрэгтэй юм, туулах хэрэгтэй юм байна шүү. Тэрнийг даваарай гэдэг зүйл танд гарч иж байгаа юм аа. Энд нөгөө талаас бас азийн үзэр. Та яг зөв замаар явж байгаа, буруу замаар явж байгаа гэдэг чинь хоёр утгаар гарч ирнэ. Буруу замаар яваад байвал өстэй яаж ч гүрээсэн, яаж ч ингэсэн танд аз тохиохгүй, улмалтын фейлдэг ч юм уу, хойшлдог ч юм болоод байна. Зөв замаар яваад байвал тэгэл
өөрөө ирэхгүй аазны ивэл бүх юм сайхан болоод туслахын гарч ирээл бүр сайн болон заяа. Тэгэхээр та аюу амьдралынхаа дүрмийг та мэддэг байх ёстой шүү гэдгийг тэнд хэлж байна. За ингээд эхний хөзөр манд дуслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, сабскрайб дараарай. Мөн донешны бол маш их баярлах болно. Тэгээд мөн гүйлгэний утган дээр юу хийхийг хүсэж чинь ямар хөө зорилготой байна те юуны төлөө тэмүүлж чинь тэрний талаар бичиж явуул одоо тэрний чинь төлөө сайхан манифест хийгээ залбирлуулээд өрөөлөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайнсныг хүсэн өрөөй өнгөрсөнд болж байсан бүх зүйл одоо болно гэсэн үг биш. Амьдрал өөрчлөгдөж гэдгийг санаарай. Тэгээд та бүхэн хамгийн сайнсныг хүсэн өрөөй одоо ингээд дараагийн хөтөлбөрөөгөө орцгоё. За, хоёр дахь хөзөр маань 6 саваа. За, хөзрийг ажиглавал П базар гэдэг чинь нэг цагаан морьтой дээр үеийн тийм баатар иртэй. Одоо ялтын юм урчгсан цаанаас нь цэргүүд нь болтой хүмүүс ингээл өстэй сайн яа нэгэл амар гоё ба штэ. За, юу гэсэн үг вэ? Энэ бол өнгөрсөн одоо ирээдүйн хөзөр. За, өнгөрсөн нь бол 6 саваа. Одоо та өнгөрсөндөө бол их тийм гоё дайчин баатар гэдэг шиг аюу амжилттай аюу айтайхан өнгөрсөндөө их тийм гоё явж байсан хүн шиг нэг талаас байна. Одоо таны одоо нэг талаас бол яг хүн зарим хүмүүс ингэдэг эхлээд амар тийм одоо алж хидчихээд амар амжилттай ч үгүй юу ч гэдгийг амар гоё байж байгаад дараа нь жоох нэг юм юмд ордог ч юм уу. Таны өнгөрсөн амьдрал бол их гоё харагдчихээн. Танд бол боломжууд бүгд байсан. Одоо ёстой нэг далайхад одоо яадаг, далайхад далдардаг гэдэг шиг тийм хүмүүс ч байлаа. Одоо бас нэг яадаг хүмүүс байлаа гэдэг чинь нэснэ таны өнгөрсөн бол их сайхан байжээ. Гэхдээ яг хүний л амьдрал бас сайн бүх юм өөр одоо юу нэг ч юм бий байх уу? Өөрчлөх юм болоод магадгүй та бас өөрчлөлтөнд ороо те. Одоо нөхөр дайсан болох, дайсан нөхөр болох бас заваарсан юмнууд одоо үр дүнгүү, эцэст нь үр дүнгүү ч юм уу гэдэг юм уу. Эсвэл та энийгээ болигдчих ч юм уу. Нэгсэндээ таны бодсноос тийм одоо хүссэн шиг үр дүн байгаа учраас та магадгүй энэ нэг юм гаднаасаа гоё ч юм уу эсвэл тийм үр дүнтэй байсан зүйлсээс таныг яалчгүй тийм холдуулах юм болсон байна. Гэхдээ нөгөө талаас энэ юм байдгийг. Хувь төрөлнгаас зарим тохиолдолд хүний амьдралыг их тийм сонирн байдлаар эргүүлдэг. Тийм маягийн эргүүлэг өнгөрсөнд болсон учраас магадгүй таны одоо байгаа амьдрал нэг юм рестартанд орсон гэдэг шиг ийм маягаар байгаад байна. Өмнөхөө бодвол айхтар бас үр дүн нэг тийм сайн биш. Гэхдээ бас яах вэ? Бас нэг хоосон үг гэдэг шиг. Тийм зүйлээр та ороод нэгсэн одоо тийм редим буюу өөрийгөө дахин бүтээх, дахин аврах, дахин тийм босгож ирэх. Тийм зүйлээр та магадгүй өнгөрсөн чинь жоохон туулсан юм уу даа гэсэн юм одоо энэ ингээд гарч иж байгаа юм аа. За өнгөрснөөс өөр үл юм байт юм байж. Одоо яац юм? Харъя л та. Нөө могоо 3 хуваач гөрвлийн дайтай Монгол 3 хуваагдагч бас юу гэдэг үстэй. Яг тийм үедээ та яг одоогор байгаад байна. Одоо ер нь нэг юм юутай сониуч бас шийдэмгий ер нь ямар нэг эрсдлийг хүлээхэд нэг буруудах байхгүй. Бас нэг тийм жоохон уйдсан талтай. Гэхдээ нэг юм гоё юм хийтэй бас болгоё бүтээ гэдэг. Тийм талаараа та бас их гоё байгаад байна. Хүмүүс сайхан ярилцъя. Одоо тийм нэг тал чинь таны нэг тал чинь тийм хүмүүстэй сайхан ярилцъя, боломжийг хийж их юм юу вэ те. Айгүй тийм бас эрэг талаас агтлыг дотор хүн чинь яаж юм. Өөрийгөө тийм батлах гэсэн, ер нь жоохон эрсдэл хүлээж нэг тийм буруудах байхгүй штэ гэсэн, болгоё бүтээ гэсэн, одоо дайчилсан тийм амжилтаар ангасан цангасан өөрийгөө батлахыг хүссэн тийм маягийн байгаад байна. Яг энэ бол нэг тийм буруу юм бол биш. Гэхдээ өөрийгөө бас нэг тийм хянаж авахд бол буруудах юм байхгүй. Таныг яг үндэ харж байгаа та одоо өөрийгөө юу гэж харж байна. Гэтэл яг үндэ амьдрал ямар байх гэдэг чинь хоёр бас өөр юм байдгийг. Тэгээд юу гэдэг вүлээ бас урам авалт гэдэг юм байгаа. Урам зэрэг гэдэг юм хэрэгтэй. Одоо юунаас урам зэрэг авч ин те? Зөв зүйлээс урам зэрэг авч ин. Эсвэл тийм одоо өгш хонзон ч гэдэг юм уу, эсвэл хариу гамж гэдэг юм уу, эсвэл одоо өөр тийм зөв зүйлээс одоо урам авч ин гэдэг чинь таны бас их ухааруулжтай бас бодууштай зүйл шүү гэдэг тэнд ингээ хэлж байгаа юм. Яг одоо за энийг ингээ эргүүл харъя л та.
Энэ дээр нэг юм их гарч ирээд байна. Та яагаад чинь амьдралаа бас жоохон тийм юу гэж харах гээд байна уу? Хэрэв биш бол сайн л үз. Одоо үгдгийн амьдрал бол тэр чигтээ адал явдал эрсдэлгээд. Яг биш үү сайн л үз. Мөн бол яг үүндээ амьдрал тийм заавал эрсдэлтэй байгаалдаггүй. Яагаад вэ гэвэл угаасаа таны амьдрал одоо юу гэдгийг хийх ёстой зөндөө та тэрэн дээр нэмж тийм эрсдэл докторгүй байдлыг хийх гэдэг. Юу яа? Ирээдүйн гэсэн хүчрийг орхоос өмнө гэхдээ ирээдүйн гэсэн хүчрийг хальт харчээ. Зүүн совин буюу дээд гэгэнт гэдэг хүчрэг байгаа юм. Таны яг одоогийн байдал зүүн совин лог болон мэдрэмж хурцчин жоохон зөрөлдөөд байна. Яг одоо яг нэг талдаа гарчих гээд үзээд байгаа учраас таны аюу тийм шахаад байна. Яаж шахаж гэнэ гэвэл одоо байраа олно гэж юм байдгийг. Таны одоо лог толгой чинь одоо ууг нь та лог гэсэн үгтэй хүн. Гэхдээ мэдрэмжтэй жоохон автдаг. Гэтэл одоо зүүн совин гэдэг юм бүр ингэ нэмэгдэж орж ирэх гээд байгаа. Тэгэхээр та зүүн совин лог хоёроо сонгохын тулд эхлээд яг өөрийнхөө зүрх сэтгэлтэйгээ ярилцаад 30% олох нь яг одоогийн нөхцөл танд одоо бас айгүй чухал үйл явц юм аа гэдэг зүйлийг танд хэлж байгаамаа. Бити их юм бод, бити их юмд ингээ хямраад яана энэ гэж бити их юмдэр төвлөр зүгээр өөрийгөө жоох бас тайвшруулж газардуулах нь яг одоо маш чухал юм шүү гэж нэг талаас ингээ гарч иж байна. Яг одоо нөхцөл бол шүү. Одоо та тийм зам дээр явж байна. Харин одоо бүр ирээдүй гэсэн хөзөр одоо юу нэр явж байна. За ирээдүй бол гоё байна. Дээд гигэнт ямарваа нэг юмны одоо бас дээр нь хүртсэн хүн биш үү? За юу гэсэн үг вэ? Одоо хоёр ийм хар цагаан багны дундаас нэгэн эмэгтэй одоо их тийм бардам маягтай ном зумны ачсан бас одоо биш үү? Энэ хөлмөлөг гаргадаг чинь бас нэм христийн байдаг гэдэг баха. Үнсүүлдэгчлээ ядч л марцчих. Юу гэсэн үг вэ гэвэл таны ирээдүй ийм байгаа юм. Танд тийм манифест хийх чадвартай өндөр одоо манифест хийх өндөр чадвар байдаг. Та тэрийг нэг л тийм учир зүг олохгүй байна. Зүүн совинтойгоо ч гэсэн бас тийм мэдрэмж их сайн байдаг. Зүүдний зүүн совин гэдэг юм те. Юу ч гэдгийг. Их тийм суурсатай, өгдөлцөөтэй, авьяастай боловч та тэрийг одоогийн нөхцөл одоо яаж чадахгүй байна. Нэг л тийм зүг ашиглаж чадахгүй байна. Энийгээ та ирээдүйд ашиглаа сурчаар бүр тийм ер нь ирээдүйд юу болохыг яад гадралдаг, хэн худлаартай гадралдаг, ямар зүйл дээр яаж манифест хийж, яаж өөртөө юмыг татхаа бүр сайхан мэддэг болоод бүх юм чинь одоо тийм одоо надаа юу ч наалахаар байсан гэдэг юм руу таавар ирээдүйдэр орох юм байна гэж одоо энэ үзэр дээр бууж байна. Тэгэд зүүн совин одоо үгдгийн та яг одоо нөхцөл тийм зүүн совин 6 дахь мэдрэгүү яадаг гэдэг юмтайгаа бүрэн очир зүгээр олцсон нөхцөлд танаас одоо амжилт бүтээл, ажил төрөл, гэр бүл, найз, хүүхэдтэй бүх юм чинь аюу сайхан бүтээ явна. Яг одоо бол бас яас л чанга байна. Яг сайхан нэг тийм бас сайн биш бас нэг тийм бас буруу биш байдалтай байна шүү гэдэг юм одоо энэ дэр ингээд гарч иж байна. Эргээр харъя. Энэ чинь нэгэсэндээ та энэ одоо тийм зүүн совин яадаг гэдэг юмтай очир зүгөө олцохоор танд амьдралс одоо хардаг түлхүүр байгааز их гой боломжуудыг өгнө. Их гой тийм мэдрэмжүүдийг өгөх болно. Эндээс та харин яг зөв сонголтыг хийгээд зөв юмыг аваад зөв явчих тийм бүрэн потенциал таны ирээдүйд байна. Гоё байна гэж гарч иж байна. За харин одоо гаргалгааны нарийн сүнслөөгөө орцоо. Одоо бүр сайхан дэлгэрүүлж харцгаая. Харин сэтгэл гэж байгаа шүү дээ. За эхнийг нь 3 сэлэм. За энийг зүрх шиг хэлбэртэй цэцгэн дээр ингээд юу хийсэн бэ штэ? Юу гэдгүүлээ? Сэлэм зоочгсон их хэцүү байна. Яг өнгөрсөнд уран хугарах бас бодсон юм биш байх. Эсвэл амьдрал ирэх үйл явдал байна. Байлгүй л яг. Гэхдээ энээс чинь одоо юу гэдгийг танд бас тийм жоохон одоо хүртэл үлдсэн тийм сэтгэлийн шарах бас хямрцсан юмнууд илүү тийм байнуудаа гэсэн юм гарч ирж байна. Энийгээ та бас орхих ёстой юмнууд байна. Энэ чинь нэгсэн таны бас сорил гэх юм уу да.
нэгд хүний амьдрал болсон хойно бүхэл хүмүүс сайн ч юм тохиолдно, муу ч юм тохиолдно. Гэхдээ муу юмыг одоо ингээд байнгын хадгалаад явбал тэгээд юу яа штэ. Сүг удаан хадгалал тэгэл гашлан, ээдэн бүр заваарна штэ. Яг тийм юм тай болох байхгүй юу? Тэгэхээр ийм зүйлсүүдээс та хол байхын тулд та өнгөрснөө тавьж явуулаад энэ чинь 3 жил хэцүүч гэсэн 4 жил гэхээр бас арай гайвар болчихдог байхгүй юу? Яг тийм зүйл рүү таныг бас ороосоо гэдэг зүйлийг танд одоо хүсч одоо хөзрөө хэлж байна. Хоёр дахь нь 5 сава. Зүгээр амьдрал чинь одоо тийм бас тогтургүй дотроо бас барттай гаднаа бас зөрчилтэй байгаа нөхцөл бити их юм бод. Угаасаа ч хүний амьдрал одоо юм байдаг л юм. Лаглаг спортын тамирчид чинь мэдээж анханасаа тийм юу байгаагүй штэ. Одоо юу анханасаа тийм төрхтөөл нэг юм жудогийн кимонотой төрөөгүй штэ. Бас л чинь шидүүлжээ, задуулж, нүдүүлж бас төрж байгаа. Дотроо бас болчихгүй яах вэ гэхэд лээ зөрчилтөнд дундаас л гарч байгаа ш. Яг түүнтэй адилхан таны амьдрал бас одоо байгаа зөрчлөө та бити их тийм өндөрөөр үнэлээд хэцүү байлаа яалаа гэж бити бод. Яг одоогоор таны амьдрал тийм жоохон зөрчилтэй гадаад хүнч вэ, хүмүүс дотоод тийм найз нөхдөйч вэ, эсвэл дотоод өөрийн одоо селф одоо өөртөө гэж гисэн бас зөрчилтэй байгаа. Энэ одоо тийм өөр тэнгис үг биш. Харин яаж надад ямар асуудал байна, ямар бас хүмүүсийн асуудал байна те. Эндээсээ яаж учир зүг нь олох вэ? Яаж бас нэг талд нь гаргахгүй вэ? Яаж ингэж юмыг сайн тал руу хөтлөхүүлэх дээрээ илүү төвлөрвөл илүү дээр юмаа гэдэг зүйл ингээд тань дээр гарч иж байна. Бити их юм ингээс одоо юу гэдгийг буруу хэцүү хатуу хөтөө гэж бити их юм одоо бодоорой. Бүх юм нэг талтай гарна. За би нэг юм хэлье. Даш марцчихлаа. Би хүмүүс хэлдэг. Бити их юм бодоо гэдэг. Энд чинь юу шүү? Бити их сөрөг юм их бодоо гэж хэлж байгаа шүү. Тэрнээс бити их юм одоо бити их юм бод гэдэг одоо тийм одоо өхөр шиг байж билээгүй. Сөрөг юмд төвлөрдөг хүмүүс уусаа байдгийн. Тэрнээс чинь би яхаа холдуулах гээд сөрөг юм их бити их юм бодоод гэж яг өөртөө чинь хэлж байгаа шүү. Тэрийг ойлгоорой. За харин 3 дахь нь одоо ирээдүйдээр яах вэ те? Одоо magician хитний хөзөр танд яалчгүй сурах хэрэгтэй юм байж л байгаа, ухаарах хэрэгтэй юм байж л байгаа. Гэхдээ бас та суур сайтай гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэгж байж авна. Хамгийн түрүүнд өөртөө итгэл танд байх ёстой бүх одоо тоглоомын хөзрүүд буюу ирээдүйд хийх ёстой юмнууд нь байгаа хгүй юу. Тэгтэл та тэрийг өөрөө нэг л тийм юу яахгүй байгаа тань. Итгэлгүй эсвэл тийм явахгүй байгаа тань. Тэгэд дээр нь яг ямарваа нэг зүйлийг хүсэж байгаа бол тэрэндээ тийм хүрч хүсмээр байна. Тэгэхгүй бол үгүй ингүүл гоёо. За яхаа надаа нэг тийм байхгүй тэр гэж юм биш. Яг хүрн болгоно бүтэн. Гэтэ бүр зүгээр тийм ш нари одоо амьдрал сайхан амьдрал гоё биш. Бүр их тийм одоо дарахын эрдэнэт тийм байртай ч юм уу. Эсвэл энд тийм байр аваад ингээд хэдэн хүүхдэд тийм ажил хийгээд тийм гоё байна гэсэн юм руу төвлөр. Давхар сүнс мүстэйгээ бүр ингээд очроо болоод ингэж явна гэх тийм нарийн шиг юм аягүй сайхан төлөвлөөрэй гэдэг юмыг танд одоо хүсэж хэлж байна. За харин одоо юу яана? Одоо болон ирээдүйдэр чинь оргил үзэр юу гэж зөвлөх нь харцгаая. Энэ байран солигдчих. За энийг нэг бас жоохон бүрсийц юм уу? За одоо гайг баха. За одоо дээр бол танд бичих зөвлөж байна. За юу бичих юм те? Өөрөө нэгсэн юмыг сурах, давхар өөрийн хүсэл мүслээ бүх юмын нарийн ширийг нэгт болго. Ерөнхийдөө нэг тийм үгүй тэгээд бурхан минь сайхан амьдрал үсэх юм да биш. Яг тийм одоо гэр оролт одоо нэг хашаа байшин машин ч үгүй юм уу эсвэл нэг 2-3 өрөө ч юм уу эсвэл солонгос гадагшаа явж юм уу те эсвэл Америк руу виз бизнес юу байдаг яг тэрийг бүгдийг бич 5 жилийн дараа яг ямар хөө амьдралын яг тэрийг бүгдийг бич заяа бич бити их тийм ерөнхий байгаарай гэдэг зүйлийг танд хэлж байна. Харин ирээдүйд танд одоо орглосоос юу гэж зөвлөж байна? Буцаа тийм гэр бүл яа гэдэг найз нөхөд хамт олон бүх юмтайгаа таныг ойр байлгамаар байна. Энэ хүсрийг сонгосон хүн та жоохон хагас зожигрох гэдэг нүдэ гэсэн юм байгаад байна. Яг уу хүн угаасаа сүнстэй учир зүгийг олох гэж жоохон
зожигдгийг би бол мэднэ. Тэгтээ тэглээгээд бас хайртай дотны хүмүүсээ бас найз нөгөө яа гэдэг юм да хайж болохгүй. Чинь хүний л амьдрал болсон хаана бас чинь юм байгаа штэ. Тэрээс ямар уулын савдаг байгаа биш. Эсвэл өнөө маргааш өгөх чаг хүн байгаа биш. Тэр юм штэ. Чинь ямар ч нөхцөлд хүн одоо аль нь бодноосоо хоол ундаггүй. Гэр бүлээсээ бас бити холдоорой. Гэр бүлтэйгээ ойрхон байгаарай гэдэг зүйлийг тэнд бас одоо шинэ гэр бүл байж болох найз нөхдийг амьдралдаа оруулаарай гэдэг зүйлийг тэнд хэлж байна. За харин одоо ирээдүйд төр чинь юу гэж зөвлөсөн? Одоо бол ирээдүйд төр чинь юу гэж анхааруулжтай зүйлийг одоо харцгаая. За эхнийх нь 7 сэлэм. Нэг ийм дими байдал, лалзгансан байдал яадаг гэдэг юмд ормооргүй байна. Яг хийх системаа бол сайхан төлөвлөөд. За яг хуу дими байлж гисэн бас үр дүн илүү сайн гаргамаар байна. Тэгэхгүй бол нэг л их тийм үр дүнгөө яваад байдаг тийм юм одоо өөрөөр чинь их гарч ирээд байна. Наа чи бол жоохон явцгүй шүү. Инүүхэн дээр гэж хэлдэг заа юу. Танаас одоо тийм ямар ч зүйлийг хүслээгээд танаас одоо тийм одоо ирээдүйн сайн байх төлөө таны одоо яг тийм үр бүтээлтэй, үр дүнтэй байх хэрэгтэй юм аа заа юу. Бити бас тийм хоосон юм хийгээрэй. 1 2 Жингийн цуваа явж лээдэг. Би мөлхөж Бээжин зогсоо гэдэг лөө нэг тийм үг өгдөг штэ. Яг түүнтэй адилхан таны амьдрал их гоё зүйл ингээ орж ирж байгаа учраас та тэрнийгээ төлөө зогсдгүй яваарай. Мэдээж чинь бүх юм сайхан бас барцдгүй саадгүй юм чи хүү яах вэ? Сорилын болон хатандаа хэрэлтэн, нүдлэлтэн, зодолтон бас унахчгүй байна гэх тэглээгээд энэ болгон дээр та бас одоо амьдрал хэцүү боли болсон ихсэн юм байх боломжгүй. Багаар явж байхад үр дүн орж ирнэ гэдгийг тань ингээд бас сануулж байна. За ингээд 2 дахь хөзөр манд дуслаа. Хөзөр дэлгэрэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, сабскрайб дараарай. Мөн донешны бол маш их баярлах болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн өрөөй. Тэгээд одоо сайхан байж ирээдүйн сайхан болно шүү. За юу. Бити их юм одоо сүргэн бодоорой. За тэгээд одоо сайн сайхныг хүсье. Өөр олсохон байвал одоо юу ягаарай. 3 дахь хөзөрлөгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань 9 сава. За энэ ингэж байгаа шүү. Одоо 9 сава маань өнгөрсөн зоосны боол маань одоо 10 аяг маань ирээдүйн хөзрийг илэрхийлж байгаамаа. За эхнээс нь эхлэе. 9 сава маань одоо хөзрийг ажиглавал нэгэн их тийм дайн үзэж хад үзэж хашир суусан баатар одоо олон сава барьчихсан. Бас одоо энэ савнууд хамгаалахын төлөө бас олон гэмтсэн байна шүү дээ. За энэ хүсэл сонгосон хүний өнгөрсөн амьдрал бол бас тийм зөндөө одоо алдчиж үзсэн, онцож үзсэн, бас зөндөөчин болсон, үр дүнч байсан. Тэгтээ бас нэг тийм юу гэдгийг хайхтар бас нэг тийм амьдралтаа бас үр дүн гаргаад одоо байгаа тийм хурааж хөрөнгөлөөсөн юм одоо гэдгийг хүссэн хэмжээнд бол биш. Тэгтээ үнэхээр хөдөлмөрсөн тийм төрлийн хүн байна уу та гэсэн гэж одоо гарч ирж байна. Тэгээ яах вэ нэг бас одоо юу гэдгийг жоохон зарим тохиолдолд өөрөөс нь ч буруу болсон, зарим тохиолдолд үнэхээр ингээд болоогүй нэгсэндээ тийм зүйлсүүд бол байгаад байгаа юм. Яг уу давуу тал нь гэвэл за би одоо гэдэг дээр ихний зүгээр өнгөрсөн л ярьчих. Давуу тал нь гэвэл яг уу амьдрал нэг хал худаж хашруулсан болохоор одоо бас нэг тийм дуршлах сайтай. Гэхдээ өнгөрсөн бол тиймс чангахан байсан юм байна. Эсвэл амьдралын төлөө нэг морь нохоо шиг зүтгэлээ гэдэг л одоо зүйл бол өөр төр чинь одоо байгаа юм байна. Одоо ч гэсэн бас жоохон байна уу та гэсэн юм одоо нэг буугаа юм. Тэгэхдээ энэ бас юу шүү. Юм болгон бас өөр чинь бас тийм сайн сонтлоо бол биш. Зарим тохиолдолд бас одоо тэнийг зүйл хийж ирсэн. Эсвэл аваатайхан бүтэж байгаа тийм өөрийгөө жоохон өмгөөлж хамгаалах юм байж ирсэн. Эсвэл зарим одоо аюу айтайхан явж байгаа бууж гисэн юм ч гэсэн бас байгаад байна. Гэхдээ эн чинь өөрт чинь их одоо нэг гаргасан алдаагаа олон нутж болохгүй гэсэн зүйлсийг өөр чинь бас сургаа заагаад бас явж байгаа юм байна. Нэг талаасаа бол энэ бол үнэхээр бас тийм зөв зүйл үг мэдээж зөв зүйл мөө. Тэрийг л одоо ингэ явж байсаар одоо иржээ. Харин одоо ямар хөө байгаа юм? Зоосны боол.
За хөзрийг ажиглавал нэгэн шөнөөр нэгэн залуу их гоё хувцастай, гоёмсог хувцастай залуу одоо нэгэн зоосыг барьчихсан их гоё юмаа гэсэн маягтай байж штэ. Тэгээд цаана нь тийм ногоон нуг тийм байгаль майгал одоо байж гин тэ. За энэ нь бол ийм байдгийг. Одоо их тийм гоё хаал үзэж хашир суусан хүн амбицтай, хүсэл мөрөөдөлтэй одоо бас юмд хүрчий те бас болгоё бүтээх гэсэн маягтай та одоо байна уу та гэсэн юм одоо ингэ байна. Зүгээр нэг юу биш. Тэгвэл ингэ байвал гоё юм а биш бүр тийм төлөвлөгөө гаргачихсан, ийм тийм ингэж хийчихсэн одоо юм суралцсан. Ер нь юмд одоо нэг юмний хард гарч ирсэн. Тэгэд бүс бүр давуу тал нь гэвэл зөв юм одоо нэг тийм барьж аваад бас нэг явж гинэ даа гэсэн юм байна. Мэдээж зөв юм барьсан сайн боловч бас залуу хүн болсон туршлах дутах одоо юу гэдэг нь те бас болоогүй байгаа зүйлс танд байгаа тань. Тэгэд ташрамд дурдахад энэ үсэг сонгосон хүнтэй бас жоохон хагас зожигч юм уу эсвэл яг өөрөө хамгийн болгон бүтээгээд ер нь савааг үзэрх хүмүүс жоохон тийм хүнээс тусламжгүй хүнээс нэг тийм яа нэг дургу байдаг. Уг нь өөрт нь л хэрэгтэй байхгүй юу яг үнэхээр бол нэг тийм өөрийгөө тийм дойлоод байгаа чинь биш нэгсэндээ өөрт нь зөв зүйлийг эсвэл тийм бурхнаас ингээд ивэл хайрлахад үгүй мэн өөрөө болгоно гэдэг. Жоохон тийм юм өөрчөнд байгаад байна. За юу. Тэгээ одоо ч гэсэн зоосны боол буюу яг уу дайчгүй зөв зам орсон байна. Баяр үргээ. Гэхдээ бас одоо залуу хүнд яалчгүй үгийн одоо тийм сурах юм бас анхаарах юм хэрэгтэй юм байдалгаал байгаа шүү гэдгийг бас одоо ингэ танд сануулж байна. За юу. За нөгөө талаас ингэ харъя. Холын замд мань хүн бэлтгэлгүй байгаа үз. Тань нэгснэ одоогийн амьдрал чинь бас жоохон бэлтгэл одоо сургууль тэгдэг шиг юмнууд хэрэгтэй байна. Бас яг жоохон төлөвлөлтөө их хэсгээд бас яг одоо хүчин чармайлтаа багасгаад байна үсэн юм байгаад байна. Одоо юу гэдгийг яг энэ чинь амьдрал чинь юу штэ. Нэг алдаагаа олон давтахад байна удаа нэгсэн да. Зарим тохиолдолд та хашир үзэх гээд алдаад нэг яг боломжоо алдаад байна уу? Эсвэл одоо юу гэдгийг амар сайн төлөвлөж юм уу? Эсвэл энэ болон бүтнийг нэг л өөртөө ихтгэлгүй байгаад байна гэсэн юм танд бас байгаад байна. Та зөв замдаа орсон учраас ер нь альва юмыг маш хурдтай шалмаа хийх ёстой байгаад байна. Одоо өмнөх зүйл одоо тэр байдгүй. Одоо зүйл бас өмнөх тэр байдгүй. Амьдрал өөрчлөж болдог. Гэтэл та нэг л тийм бүх юм нэг янзаараа байх учраас одоо би ийм гэсэн юм танд одоо байгаад байна. Юу гэсэн үг вэ? Та хаширлаад буруу газар хаширлаад байна. Яг одоо нөхцөлд тэгж болохгүй. Харин бүр сайн бэлтгэл сургалтаа маш хурдан базаагаад ер нь нэг юм ойрын хугацаанд амжилт ажил одоо тийм боломж гарч иж байгаа бол шууд атгаад шууд зүтгэхэд маш зөв үе юм аа гэдэг зүйлийг танд ингээд хэлж байна. Бити өөрөөтөө ингээд харамсцаа юу. За ирээдүй их гоё хөзөр болсон 10 аяга. За хөзрийг ажиглавал 10 ингээд нэгэн юуны доор одоо солонгоны доор хоёр хосууд ингээд хуйлаа чадчлаа болгочлаа бүтээчлээ гэсэн маягтай бүх юмыг сайхан одоо тэрвэрчгсэн амар тийм хайрын тэрвэрлэл дээр тэгээ цаана 10 аяа байна штэ. За юу гэсэн үг вэ гэхээр энэ одоо ирээдүйд бол за ад жаргалтай байх юм байна. Ямар ч гэсэн нэг юм хүнд хүрээд нэг юм бас нэг юм хүн бүтээд их сайхан байх юм шиг байна. Болж байна. Воо. Энэ бол сайн мэдээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт гэхдээ ганцаар хүрэхгүй бол таа. Олоолаа хүрнэ. Яаж хүрэх вэ? Та одоо нэгснэ юм хүмүүс бэлдээд их тийм сайн ингээд шийдэмгүй явж явах үедээ олон хүнтэй очирдаг юм эсвэл хуушны найзтай очирдаг юм эсвэл яг энэн зүг байсан мэддэг юм руу та ороод одоо сэтгэл зүй бодлын хувьд яг нүунийг арга зүй ялалтын сэтгэхүй болон ялгалтын төлөвлөгөө олоод тэрнийхээ дагуу явах юм байна. Тэрнийхээ дагуу явсны үр дүнд одоо яг тогтвортой гэхдээ маш сайн зөв замаар яваад амжилтанд хүрээд хүссэн юмдаа хүрээд зүгээр нэг ганцаараа биш ингээ олоолаа сайхан хүрээд амар сайхан юмд та ингээд гоё хүрэх юм аа гэдэг зүйл энэ дэр ингээд гарч ирж байна.
Гэхдээ энэ дээр бас анхаарах юм байгаа шүү. Ямарваа нэгэн хүрлээ гэдэг чинь бас бүхэн болчих юм биш. Угаасаа бас одоо хүрнэ гэж хэлэхээр одоо хүрчихгүй шүү дээ. Анхааруулжтай юмнууд байгаа гэдгийг сахиусууд ингэ хэлж байгаа юм. Одоо юу гэдгүүлээ бас өөрийгөө бас хит ингэ юмнаас бас холдуулж болохгүй, заавал ч өөрөө ганцаараа хүрнэгээ явж болохгүй, хүмүүстэй явах нь байна. Тэгээд бас ад жаргалгүй юм руу бас зүтгэж болохгүй. Энэ чинь хамгийн гол нь таны мэдрэмжэндээ энийг хийгээд үлцэн амьдралаа турш хийхэд ад жаргалтай байх уу те сэтгэл хангалуун байх үед бас та бодох ёстой. Тэгээд одоо нөгөө нэг ойрын хүрээнэлтэд бас бүтэхгүй хамт байна уу тэрнээс холдох ёстой. Яг зөв хүрээллийг үсгэж зөв замаар явбал маш өндөр үр дүнтэй таны амьдрал их сайхан явах юмаа гэдэг зүйл энэ дээр ингээд гарч иж байна. За нэгсэндээ өнгөрсөнд бол жоохон их сайн ч юм үзэж, муу ч юм үзэж, одоо бол зөв замаар явж байна. Гэхдээ бас жоохон тогтворгүй, тийм жоохон залхуурсан юм үр дүнгүй байгаад байна. Ирээдүйд бол аюул сайхан юмд хүрэх нь гэхдээ ганцаараа биш шүү. Тэгээд одоо гол нь одоо байгаа шиг тийм зөрүүд байж болохгүй шүү гэдгийг тэнд сануулж байна. За харин одоо гаргалгааны нэрвчсэн буюу дэлгэрэнгүй хөзөрлөгөө одоо харцгаая. Энийг гэх юм байна. За юу яана эхнийх нь хангид мэн буюу одоо хүлээстэй хүн иш хөрхийн нэг жижигхэн холгоныг хараад байгаараа хөрхийн нэг бороонд одоо яалчгүй хөрхий одоо борооноос халахлах гал одоо энэ шүү дээ. Нэг жижигхэн цэцгнээс ингээд зөөгчгсөн те. Нэг өсөндөө яг өнгөрсөнд юу гэсэн юм байна л да. Бас таны бас нэг тийм туулах хөстэй үеийн өөр яадаг гэдэг бас сайн ч юм байсан байх, муу ч юм байсан байх. Тэгээ таны бас тийм хамаагүй хөдлөж болдгоо л байсан шиг байна. Тэгээ одоо нэг юм хөдлөөд бас нэг тийм юу яагаад эхэлж байгаа юм байна. Яалтчгүй нэг юм жоохон заваарсан юм байсан. Тэгээд дээр нь тань одоо юу гэдгийг энэ үзрийг сонгосон хүн та аягүй тийм юу хичээл зүтгэл сайтай дайчин боловч яг өөрийнхөө зөв зам зөв хийх юм олохдоо жоохон фейлний байгаад идэг. Олон юмыг орлож үзээд бас зөв бурууг нь мэдээгээд явахын оронд шууд нэг юм за энэ болох юм байна. Маа хийж үзье. Гэтэл тэр нь болох ч юм уу, урт хугацаанд болох ч юм уу, болохгүй ч юм уу тий. Эсвэл бол одоо юу гэдэг вэ нэг энийг удаандаа хийгээд тухайд гоё гэсэн шиг удаандаа хийгээд бас ачааллаа байх ч юм уу, үгүй ч юм уу. Эсвэл яг энэ нь хамт юм хийх ч юм уу, ч юм уу тий. Олон талаас нь бодож үзэхгүйгээр та жоохон хийчгээд юм байна. Тэрнийхээ бас нэг юм амьдралаас алдаа оноогоо үзээд яг хатуугаар жоо үзэх хэрэгтэй байсан юм а та үзсэн юм байна. Яг одоо тэрнээсээ ухаарч л яваа юм байна. Бас тэгээд яж жоохон зөрүүд юм аа. Тэгээд энэ зөрүүд замаас жоохон болоод яг тийм боддоор юмыг хараад за энэ дээр би бол өндөр алдчихэ. Одоо энэ дээр онноо гэдгээ бодох ёстой шүү гэдгийг тэнд ингээд сануулж байна. Хоёр дахь нь дэлхий гэдэг өдөр. Гэхдээ яг тэгэл гоё одоо харалтаа нэг буг янзахтаа одоо эр буг хүүхэд янзахтаа одоо тэгэл дэлхийг ингээл зуул авдаг ч штэ. Яасан ч том янз гэдэг шиг. Одоо ямарваа нэг юмд хүрээд үр дүнгээ өөртөө өгөх гээд би бас яг таангаас өөр хөдлөөс гадна хүүхдүүдийнхээ гэр бүлийнхээ төлөө ч юм уу те бас хүнийдлэг гэдгийг би бол ойлгож байна. Гэхдээ эцсийн дүндээ үр дүн юм шүү. Яг үр дүнтэй байхын тулд одоо харагдах үз, тооцогдох үз, хэмжигдэх үз үр дүнтэй байхын төлөө таны амьдралыг явахгүй юм шүү гэдэг юм тайлбар байна. Тэрнээс та бол жоохон бас яг сэтгэл сайтай ч гэсэн бас хоосон мөрөөдгөөд идэх ч юм уу. Эсвэл яг потенциалыг мэддэг хэрэг нэг л тийм тэгвэл гоёо гэсэн юм танд жоохон байгаад идэм байна. Энэ бол болохгүй шүү. Танд чадвар байгаа юу байгаа. Гэтэ тэрийг яг үр дүн болгоо тийм гарт харагдаж нүдэнд одоо гарт барьж нүдэнд үзэгдэх үз одоо юу болгож байж та их гоё болон заа юу. Бити юмыг одоо мөрөөдж юу яваарай. Харин юу ягаарай. Яг энэ намар би ийм гоёмд хүрсэн байна гэдэг тийм төлөвлөгөөтэй тэрнийхээ төлөө тийм яаруу сан руу явах нь танд яг одоо бол илүү үр дүнтэй юм а. Яагаад гэвэл танд бас хой төлөвлөнийг шагнах гэдэг шүү дээ. Хүн чинь шагнуулах юм хийж шагнал авна шүү дээ. Гэтэл шагнуулах юмгүй хүнд яах юм? Тэгэл яах ч үздэг шагнуулах үздэг. Яг тийм зүйл танаар бас жоохон байн шүү гэдэг юм одоо ингэж гарч иж байгаа юм а. За нөгөө талаас
Гурав дахь нь одоо ирээдүйдээр хоёр саваа. За юу гэсэн үг вэ гэхээр ийм байгаа юм. Нэгэн үнийг их даруухан бас төлхөөхөн газуушлаарай. Солиоч юм. Одоо нэгэн үнийг холыг хараад хоёр саваа нэгээ сонгоцсон байна штэ. Та ирээдүйдээ бас юу яана? Яалчгүй тийм гол чухал байж болоход сонголтуудыг хийнэ. Угаасаа хийж таны амьдрал цаашдаа бүр тийм гоё болно. Төлөвлөх юмнууд хэрэгтэй байна. Бас одоо болох юмнууд хэрэгтэй байна. Танд яг үндэ бас айгүй тийм юу байгаад байна. Одоо гэдгүүлээ холдох ёстой зам байна. Бас явах ёстой одоо холдох ёстой газар байна. Бас ойртох ёстой одоо явах ёстой, туулах ёстой зам байгаа даахгүй юу? Та тэрийг нэг л их тийм холыг хараад төлөвлөхгүй нэг л их тийм жоохон лазгансан маягтай шулууган хэлээс гоо тийм шулууганд бол лазгнах зөөр хэлбэл бодол автаа шийдмээ байж чадахгүй байгаад байгаа хгүй юу. Тэрийг та яг инээ одоо нэг талаа гаргачихад бол уг нь та бол нэр шүү нэг тийм зовлон амжилтанд хүчнэ. За яг мэдээж сорилын юмнууд байгаа бас юм байгаа би одоо ойлгож байна. Гэхдээ нэг тийм юм биш шүү. Нэгсэн жоохон тодорхой хэмжээнд эрсдлээ хүлээн шүү. За битих юм бодоорой. Бити сөрөг юм бодоорой. Хүмүүс юм хэлээд байгаа. Битих юм бод гэхээр одоо хоосон ургамал шиг толгойг байх гэсэн юм хэлээд байна. Бити сөрөг юм дээр төвлөрөөрэй. Зоригтой дараарай. За харин одоо болон ирээдүйдээр орох хөтөр маань юуг зөвлөсөн байна харцгаая. За эхнийх нь ном гэдэг хөтөр. За танд бас суралцах юм их байна. Тэгээд бас бичих юм их байна. Хүмүүс нөлөөлөх юм их байна. Нэгэнт ийм ингээд амьдрал явж байгаа нөхцөл танд намтай буюу бас одоо документ буюу одоо өөрийнхөө туршлагаас хүмүүст хуваалцах, давхар хүнээс суралцах одоо тийм зүйл их байна. Даашаа та тэрийг өөрөө нэг л тийм мэддэг хэрнээ өл ойшоогоо яваад байгаа юм шүү гэдэг юм байна. Энэ бол хоосон биш. Энэ бол амьдрал. Амьдралын сайн сайхны төлөө хүн бас яг шийдэмгий одоо хийх ёстой зүйлсүүдээ бол хийх л ёстой заяа. Бити юм дээр ингэчүүл тэгчүүлж бити их юм бодоорой. Бүх юм зөв замаараа явж байгаа. Танд бас сурах юм их байна. Бас хүмүүст заах нь ч байна. Харин ирээдүйдээр орох өчөж үг зөвлөсөн байна. Career change. Яалчгүй жоохон бас өөрчлөлтийн тодорхой хэмжээний юм оролцол таарна. Бас яг одоо биш шүү ирээдүй шүү. Ямар ч одоо замаараа ингээд зөв замаар явж байгаа учраас энэ дэр чинь ингээд хийхэд яг эргэлтийн шинжтэй үйлдэлүүд болох уу гэж болно. Тэгэхээр шаардлагатай үед өөрчлөлт гэсэн юм бол өөрчлөлт ёстой байдаг юм. Тэрнээс их тийм ээж нь манай эцгийн юм эсвэл миний одоо яасан юм биш заяа. Хаях юма хайжээж хүн орох юм орж ирдэг юм. Тэгэхээр бити одоо юу гэдгийг одоо ямарваа нэг шаардлагатай юм хийхэд бити их тийм юу байгаарай. Наалдавтай байгаарай. Зураад байгаарай заяа. За харин одоо болон ирээдүйдэр чинь анхааруулжтай чухал зүйл юу байна вэ гэж. За эхнийх нь соро буюу одоо тэр бол харуулсал. Бити өнгөрсөн дээр төвлөрөө, бити өнгөрсөн дээр ингээд би ялцсан онцсон, би ингэсэн нэгсэн хэрвээ ийм байсан бол ийм динг байсан. Хэрвээ тэгэхэд би ингэсэн бол гэд бити их юм бод. Зүгээр л за би алдсан тэгэл болоо. Энэ алгаа би хоолнд автахгүй байх хэвээр. Би бас сайн одоо байгаа сайн хийчих хэвээр. Өнөөдөр байгаа нээл гэдэг хүн маргааш байгаа нээлээс уушлаа. Маргааш байгаа нээл гэдэг хүн өнөөдөр нээлээс илүү сайн байх хэрэгтэй гэдгээ та их сайхан төвлөрч явах нь танд маш зөв юм шүү гэдгийг танд ингээд хэлж байгаа юм аа. За хоёр дахь нь одоо савааны зоосны хатан. Уян хатан ялангуяа санхүүтэл дээр та аюу тийм уян хатан байхаас гадна одоо яг шийдэмгий зүйл дээр шийдэмгий. Тэрээс их тийм өөрчлөх ёстой юм дээр өөрчлөх ёстой. Учиргүй одоо ковид болоод юм болж байгаа заавал одоо ингэ хэлэхгүй шүү. Тэгэл одоо маск зүгэл карантинтай орно шүү дээ. Харин тэгэхэд одоо яаж одоо зөв талаас өөрчлөх вэ гэдэг төлөв бол орохтой адилхан ямарваа нэг амьдрал чинь юм орж ирэхэд төлөвлөн. Гэхдээ мэдээж төлөвлөх байна. Гэхдээ өөрчлөлтийн үе ярахад шууд дорн өөрчлөлт байх хэрэгтэй. Давхар олон юмыг бас хажуугаар хийх хэрэгтэй. Яг нэг юмдаа гацаа дампрагтлаа гэж боддог. Эмэгтэй хүний нэг давуу тал бол олон юм зэрэгсүүлж чаддаг. Яг түүнтэй адилхан тим энерги тэнд байгаа учраас одоо олон юм бас хийж үзээд ингэж тэгээд бас явах нь танд маш зөв юм аа гэдэг зүйлийг танд ингээд сануулж хэлж байна.
За ингээд 3 дахь өдөр маань дууслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, subscribe дараарай. Аман donation юу маш баярлах болно. Тэгээ мөн гүйлгээний утган дээр юу хийх хүсэж байна. Ямарваа зорилготой байна те. Юуны төлөө тэмүүжиг нэгтгэх бичээ явуул тэр чинь төлөө сайхан манифест хийгээ залбирлуултад өрөөл ирэх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүссэн өрөө өнгөрсөн чинь таны одоо дүгнэхгүй шүү. Ирээдүйд чинь харин таны дүгнэх болно. Бити өөртөө готгонтой байгаарай, зоригтой байгаарай. Та чадна. За ингээд дараагийн өсөлт дэлгэх дээрээ уулзцгаая. Баяртай.